За сайн байцгаана уу? Дакины тааруудын. За өнөөдөр бүгдээрээ уламжлал ёсороо 11 сарын шороо мах бодтой Үхэр охин Матар 3-ын 11 сарын ерөнхий өнгө. За тэгээд амьдралд нь ямар өөрчлөлтүүд гарч ирэх вэ? Юун дээр анхаарах уу гэдэг ерөнхий уншилгаа хийж өгье. За тэгээд энэ удаа болохоор 5 өдөр суулсан байгаа. Тэгээд healing energy буюу ангаах эрчим гэдэг хөзрийг хэдүүлээ үзнэ. Хөзрөнөөс суулж авч тайлбар хэлж өгнө. За энэ нөгөө нэг дотоод сүнсний дуу хоолой те дуудлага нь дахиад орж ирнэ. За хосын харилцаан дээр нь жижиг хэмжээний зөвлөгөө өгнө. За тэгээд уншлах эхлэхээс өмнө 2 зүйл байгаа. Нэгдүгээрх нь болохоор хэрвээ таны нэвчлэг таалагдаад хэрвээ уншлага маань окей гоё гэж бодож байгаа бол subscribe дараад өгөөрэй. За хоёрдугаарт нь болохоор Дакины таарууд нь сургалт гаргасан байгаа. Таараа хөзөр уншиж сурах сургалтыг гаргасан байгаа. Тэгээд нэг жижигхэн богинохон бичлэг бүгдээрээ үзцгээе. Тэгээд энийхэн дараа уншлагаа эхлүүлье. Таараа хөзрийн мэрэг, таараа хөзрийн сурхаанд итгэдэг. Тэгвэл бидний явуулж буй мистик таараа онлайн хөзрийн сургалтанд хамрагдахыг урьж байна. За тус сургалтанд нийт 60 орчим хичээл байгаа. 600 цагийн видео байт юм а. За энэ дотор бидний суралцах зүйл маань болохоор нийт хөзрүүдийнхаа тайлбар, бэлэгдэл, утга, тийм ээ, хөзрийн өнгө, дүрс, за уншлагын байрлал, практик дасгал ажлууд орсноос гадна зүй совингаа хөгжүүлэх дасгал ажлууд нэлээд орсон байдаг. Сургалтын төлбөр маань 108,000 төгрөгийн үнэтэй байгаа. Та чат бичээд биднээс дэлгэрэнгүй мэдээлэл аваад холбогдорой. За миний асуулт түрүү хэлсэнтэй 11 сард манай шороо махбодтой ордуудад маань 11 сард юу хүлээж байгаа вэ? За тэгээ санхүү, харилцаа, дотоод хүмүүс маань юу хэлхийг хүсэж байгаа вэ гэдэг картуудаа бүгдийг гаргасан байна. За тэгэхээр хэдүүлээ одоо ингээд хөзрүүд уншиж эхэлнэ. За ер нь 11 сарын ихээр ер нь бол 11 сарынхаа туршид бид нэлээ юм дотгошоогоо орох нэ. Энэ даянч хөзөр маань гарч ийн. За тэгээд илүү юм нөгөө нэг газарцсан тийм ээ нөгөө англи grounding гэдэг тийм нэг тайван юм нэг хөрсөн дээр буусан нэг тип тап гэсэн тэр энерги маань нэлээд багасна. За тэгээд яг дотоод сэтгэлээсээ яг ингээд дуудлагуудаа хайж эхлэх үе болох нэ. За ганцаараа байх цаг хугацаа өөрчлөн нэлээд хэрэгтэй болох нь байна. За дотоод ажлуудаа нэлээд дотоод сэтгэлгэн дээр тий одоо сэтгэл зүйн блокноо, сэтгэлийн шархнууд дээр ажиллах цаг болох нэ. За даянч маань таны амьдралд гэрэл гээгээ өгнө. Гэрэл гээгээ таныг дагна. Гэхдээ энэ гэрэл маань тийм тод хуц биш учраас яг ингээд ойрын жижигээр амьдрал дараагийнхаа алхмуудаа, дараагийнхаа хийх зүйлсүүдийг дараагийнхаа бэлгүүдээ танд өгөх болно. Одоо яг хүсээд байгаа зориод байгаа зүйлсүүдийг чи хариултна шууд нэг дор бүгдээрээ ингээд тодорхой шууд гарч ирэхгүй байх нь аажмаар багаар нэгтгэх нэ. За тэгээд нэг бусдаас жоохон нэг өөрийгөө тусгаарлаад байж магадгүй. Гэхдээ тэр нь бол муу гэсэн үг биш. Тэр нь юу гэхээр та өөрийнхөө дотроосоо дуу хоолойгоо сонсоод тийм ээ өөрийгөө илүү ухаарж ойлгох сар болох нэ. За тэгэхээр ганцаараа тий ерөөхдөө цаг хугацаагаа өнгөрөөх хэлэх хэрэгтэй байна. Бясалгал хийх хэрэгтэй байна. Бясалгал хийвэл дотоод дуу хоолойгоо маш сайн сонсож чадна. За тэгээд өөрийнхөө зорилгоо дахин бодох хэрэгтэй. Яг энэ миний хүсээд байгаа туйлын зорилго муу юм уу? Хүсээд байгаа зүйл маань яг энэ муу юм уу гэдэг тий. За тэгээд таны дотоод их бие чинь дотоод том бие буюу одоо нэг higher self гэдэг тийм англиар тэр маань танд одоо ингээд өөрөө би таныг хүчрэлэхэд бэлэн байна. Би миний дуудлагыг сонсоож ээ гэж нилээ юм дотгошоогоо л өнгөсөн сар болох нэ 11 сард манай шороо бие махбодтой ордууд маань. За хоёр дахь өдөр дээр нь болохоор энэ юуны зоосны 6 бишээс хундооны 6 гарч ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө нилээ юм нөгөө хуучин бага нас руугаа бутсан одоо бага насны ч юм уу залуу насны дурсамжууд нэлээд сэтэрсэн сар болох нь.
За тэгээд яг энэ үед бол танд ямар юутай вэ гэхээр энэ хоёр маань дахиад холбогдож байна. Өөрийнх нь дотоодоо ажиллаад тэгээд дотор байгаа нөгөө нэг сэтгэл зүйн хувьд те одоо орж ирсэн бидний дотор байдаг сэтгэл зүйн блокнууд, шаналлууд те гэх мэтлэнгийн тэр зүйлсүүдээр ажиллахад маш их таатасаар байна. Ер нь бол энэ сар манай шороо махбодуудын хувьд нэлээд тогтгошоогоо орсон сар болох юм шүү заяа. Тэгээ тэр нь бол ер нь бол зөв штэ ингээд бүхэн бидний дотор байгаа гадны ертөнцид бол зүгээр л бидний тусгал байхгүй те. Тэгэхээр дотроосоо эхлээд асуултуудаа олоо, дотроосоо өөрийгөө хайж болох нь маш чухлаа. За тэгсэн чинь ингээд дотроо баймаар байдаг. Тэгсэн мөртлөө биднэрт ингээд үүрж явах хариуцлага те бидний өмнө байгаа амьдралын өмнө байгаа олон үүрэг хариуцлагууд маань тэрийг ингээд тэнцвэртэй авч явах хэрэгтэй байна. Бид нар тэнцвэр гэдэг зүйлийг нэлээд авч явах хэрэгтэй. За энэ дээр таны ажил үйл байна, харилцаа байна те. Бусдад харилцаа, өөрийгөө тордох. За тэгээд тухайн шийдвэрүүд дээр гэх мэтлэнгийн дараагийн ямар алхмууд авах гэх мэтлэнгийн шийдвэрүүд дээр хүн маань одоо та те ингээд ийм тэнцвэртэй байдлыг хадгалах хэрэгтэй байна. За тэгэл одоо хитрхи нэг юм руугаа ингээд туулчраад нөгөө юм руугаа туулчраад ингээд яваад иж болохгүй. Гэхдээ одоо яг энэ 11 сард болд те одоо бид нар юу сурцсан байх вэ гэхээр яг энэ олон тийм ээ хариуцлага дундаас бүгднгийн яг ингээд тэнцвэржүүлж авч явж чадах чадварыг одоо 11 сард танд суулгаж өгөх гээд байна. Өөр цаанаасаа бэлтгэсэн байна. Тэгэхээр цаг хугацааны менежментээ сайн хийх хэрэгтэй нэгдүгээрт, хоёрдугаарт өөрчлөлтөнд бэлэн байх хэрэгтэй. За гуравдугаарт нь болохоор тэнцвэрээ авч явах хэрэгтэй. За гэсэн тийм мессежүүдийг манай энэ одоо зоос хүзэр маань ер нь бол бас тэгээ нөгөө нэг зоос чинь шороо махбодтой холбогддог угаасаа шороо нэг юм газрын энерги гэхгүй. Тэгэхээр бид нэр яалтчгүй ингэж юм газарсан байдалтай одоо түрүүний хэлсэн энэ grounding те газардаж өөрийнхөө дотоодоо холбогдож ер нь юм нэг нэлээд суурьтай хэдүүлээ үзэцгэн шүү. За энэ 11 сарда. За 7-гийн аяг гарсан. За хундагны аяг гараад ирлээ. Бишээ. Энэ дээр юу гарч ирсэн? Эндээс эхэлж нөгөө зоостоо үзрүүдэд үргэлжлүүлж байгаа учраас зоосны хүлэг баатар гарч ирсэн. За манай шороо махбодтонгууд ямар шин чанартай байдаг вэ гэхээр бид нар маш юм төвчээртэй тэгээд тууштай тэгээд юмд ийм их юм шаргуу те одоо хүнд хүчээр ажиллаас өрдөөсөө хаширдгүү. Ер нь их тийм дайчин төрлийн махбодууд байдаг. Махбодтой угаасаа өгөгдөл нь тийм одоо ордууд байдаг. Тэгэхээр манай энэ охин үхэр матар гурван маань энэ зурхаан тийм ээ ордуудад хамаарч байгаа хүмүүс нь тийм энергийг ерөөхдөө агуулсан өөртөө явж идэг юм аа. За тэгэхээр энэ дээр дахиад зоосны хүлэг баатар гараад ирлээ. Зоос гараад ирлээ. Зоос маань ердөөсөө те дахиад нөгөө нэг газартайгаа холбогддог энерги гэж төрөөр хэлжсэн те. Тэгэхээр яг л нөгөө бид одоо бидний те одоо энэ газар энергиээр байгаа хүмүүсийн гарч ирж байгаа энерги одоо байхгүй юу? За юу яа амжилт заяа амжилт бүтээл мөнгө төгрөг тийм ээ одоо орж ирнэ 11 сард нэлээ орж ирнэ. А гэхдээ ингээ тийм огцон биш. Тийм хурдан түргэн биш. Их тийм юутай тогтвортой. Тэгээд яг таны хийсэн үйлдэлээ авсан тийм ээ одоо тухайн зүйлсүүдээ хийснийхаа үр дүнгуудээр тэр таны хүсэж байгаа зүйлсүүд чинь орж ирнэ гэсэн үг. Одоо шил бизнес эрхэлдэг хүн байлаа гэж бодъё л да тий. Тэгэнгүүт яг уу гэхээр таны бизнес бол нэлээд тогтвортой явагдах нэ. Ажил үйлс чинь ер нь манай энэ 3 ордуудынхны ажил үйлс нэлээд тогтвортой явна. За тэгээд ер нь бол та амьдралдаа ингээд өөрийнхөө зорилгоо гаргацсан явж байгаа тий. Тэгээд ямар нэг тийм ийм барьцтай зүйлийг бүтээгээд байгаа хгүй амьдралдаа бүтээн байгуулад байна. Тэгээд тэр нь болохоор карьер яж болж гин, гэр бүлийн амьдрал яж болж гин, эсвэл одоо дотоод хүч чадлагааш тийм ээ. Өөртөө ингэж ийм ихтгэлтэй байх, гэрлээ асаах, чадaltaй байх гэдэг зүйлсүүдээр та ерөөхдөө ингээд ийм зүйлсийг одоо бүтээн байгуулад явж байгаа. За тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр хүлэг баатар маань танд үг дамжуулж байна. Яах вэ гэхээр удаан бай, удаан яв. За ердөөсөө яарах юм ердөөсөө байхгүй 50 байх хэрэгтэй. Удаан аажуу яв. Гэхдээ хизээж битээ зогсож байгаа байхгүй. Зогсож өртөөсөө болохгүй.
тэгэхээр энэ нөгөө манай шорон элементүүдийнхний энергитэй бас маш гоё давхцж байна. За тэгэхээр хичээнгүй байх хэрэгтэй, тууштай байх хэрэгтэй. За тэгээ үнэнч байх хэрэгтэй, доктортой байх хэрэгтэй гэсэн 11 сард бол иймэрхүү энергийг бол тийм ээ өөртөө агуулж ухаан танд илүү ээлтэй байна гэж өдрнүүд маань дамжуулж байна. За нөгөө нэг сүүлийн карт. За энэ дээр биднэрт маш олон сонголтууд тэгээд ингээд тэрнийг чийчмээр энийг чийчмээр ингээд юм үсэрмээр мэдрэмжүүд нэлээд орж ирнэ. 11 сард ингээд бүгдийг бүтээчмээр болчмоор юм шиг санагдал тий. Одоо манай энэ нөгөө нэг зоосны хүлэг баатар чинь тийм байгаа штэ. Ингээ удаан мөртлөө тасралтгүй яв гэх тэгэнгүүтээ ингээд ийм маш олон боломжууд, маш олон тийм ээ гоё зүйлсүүд амьдралд нь гараад ирнэ. За тэгэхээр энэ дээр энэ Даянч карттай маань холбогдоод юу яаж болохгүй шүү заяа. Ингээд хитрхи анхаарлаа сарниулаад ийшээ тийшээ өсчээд байх хэрэгтэй шаардлага байхгүй. Тийм. Окей. За тэгээд яг жинхэнэ тийм ээ танд одоо яг ашиг орлого авчирч байгаа гэр бүлд чинь харилцаанд чинь яг үнэн юм нь юу байна те одоо түрүү хэлжсэн гэх мэтлэнгийн тэр зүйлсүүд дээрээ жинхэнэ болон урт хугацааны зүйлс дээр л төвлөрөх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө ингээд 11 сар таныг бас нэлээд юм шалгалтанд оруулах нь маш их хэмжээний гой боломжуудыг энэ тэндээс гой юмнууд ингээд сонсогдоод энэ ч гоё юм байна, тэр нь ч гоё юм байна, тийшээ чи ингэчигээд ингээд орох гээд байдаг. Тэгэхээр тэр бол нэг шаардлагагүй шүү заяа. Тэгэхээр зүүн совингоо сонсох хэрэгтэй. За зүүн совин гэдэг бол би түрүүн тайлбарч ярьжсэн те. Зүүн совин маань тийм чанга, тийм юу байдаггүй. Яг ингээд одоо чи инг тэг гэж чамд бол зааварчилгаа өгөхгүй. Гэхдээ нөгөө дотроос ч ингэж гарч ирж идэг тийм зүйл байдаг. Тэгэхээр өөрийнх нь зүүн совингоо сонсох хэрэгтэй. Тэр нэг эмоц болон айдсан дээр тулгуурлаж битгий сонголтоо хийгээрэй заяа. Тийм. Одоо айдас болон сэтгэлийн хөдөлгөөн дээр тулгуурлаад ямар нэг сонголт хийх юм бол за тэр чинь тэгэл бурууж ийна л гэсэн үг. Тэгэхээр нэлээ юм нөгөө нэг шороо энерги сайн агуулаарай гэж гаргаж байна. За тэгэхээр 11 сарын хувьд бол манай шороо мах удтангуудын хувьд иймэрхүү сар болох нь. Тэгэхээр одоо хэдүүлээ дараагийнхаа 3 oracle картнаас асуулт асууна гэж би түрүү хэлсэнтэй. Юуг ангааж итгэх хэрэгтэй вэ? Дотоод сүнс нь юу гэж дамжуулмаар байна вэ? Тэгээ хосын харилцаа нь ямар байна гэдгийг нь уншиж өгье за. За тэгэхээр хэдүүлээ хосын харилцаанаас эхэлчих юм уу гэж бодож байна. Карт авчтэй. Дахиад нөгөө баланс буюу тэнцвэр. За нөгөө тэнцвэрийн карт хосын харилцаан дээр ч бас тэнцвэрээ авч яваарай гэж одоо хайрын харилцаан дээр нь хэлж байна. Энэ нөгөө зоосны хоёртой холбогдож байна тий. За хайр гэдэг бол дандаа ингээд санал нэгдэх дандаа тэр хүнийгээ хүлээн зөвшөөрөхийг бол хэлэхгүй байгаа. Тэгэхээр амьдралын хүнд хэцүү даваа нухчаа бүрд тийм ээ нэг нэгнийгаа дэмжиж нэг нэгнийгаа ойлгож байгаа харилцаа бол хамгийн төгс харилцаа байдаг шүү гэж. Тэгэхээр энэ дээр дахиад тэнцвэрийн хүзэр гарч байна. Тэгэхээр бид нэр хосын харилцаан дээрэж, ажил үйл дээрэж, бизнес карьер дээрэж, одоо өөр юу гэдгийг сурлага хөтөлмөр дээрэж бүгдэн дээр нь тэнцвэрээ барьж явах хэрэгтэй байна. За одоо дотоод сүнс нь дуудлага нь юу гэж хэлхийг хүсэж байгааг харъя. За энэ маань нөгөө нэг энэ Даянч карттай маань холбогдоод ороод ирж байгаа шиг байна. Би өөрийнхөө те үнэн зүйлсийг хүлээн зөвшөөрж үнэн байгаадаа би те хүлцэл бусдаас өчөөд байна уу гэдэг. Бусдын өмнө өөрийгөө буруутай юм шиг мэдрээд байна уу үнэн байгаагаараа гэдэг тийм асуулт байна. Тэгэхээр энэ 11 сард те та яг ингээд үгүй гэж хэлмээр байгаа зүйлдээ үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хэрэв хүсэхгүй байгаа бол үгүй гэдэг энэ карт маань хэлээрэй гэж түрүү
хэлсэн баха. Тийм ер нь тэр утгаараа гарч исэн. Тэгэхээр заавал үгүй бол үгүй те хэрвээ та үнэхээр хүсэхгүй байгаа бол хүсэхгүй байгаа гэдгээ хэлж сурах хэрэгтэй. За энэ дээр ингэж байна. За дөрөвний асуултаас нь те бусдын өмнө те ямар нэг байдлаар үнэн байгаадаа өөрийнхөө жинхэнэ төрхөөрөө байгаадаа хүлцэл өчөх хэрэгтэй байна уу яагаад вэ гэж чинь тийм ээ. За тэгэхээр өнөөдөр те та энэ сарда те өнөөдөр та өөрийнхөө үнэн байгаадаа өөрөөрөө бахархах хэрэгтэй. За тэгээд бусдын өмнө одоо тий ямар нэг байдлаар ингээд тий үнэн байгаадаа уучлалт гуйх гээд байгаа бол тийх хэрэггүй ердөөсөө тийх шаардлага байхгүй. За тэгээд амьдралт чинь тийм ээ хин амьдралыг чи өөрчлөхийг та хизээч мэдэхгүй. Тий тэгээд зоригтой байх хэрэгтэй. За тэгээ бусдад гэрэл гээгээ болж тий тэдэрт уран зориг өгч амьдраарай гэсэн байна 11 сарын хувьд тийм ээ одоо дотоод сүмс чинь ингэж хэлээд байна гэсэн үг. За тэгээ та өөрөө үнэн байснараа бусад хүмүүст үнэн байх боломжийг олгоно. Өөрөөрөө байх боломжийг тэр хүмүүст өгөх юм аа. Хүн болгонд ингэх хэрэгчлөө ингэх сонголт байдаг шүү гэж чинь тий. За тэгэхээр энэ сарын хувьд таны хувьд энэ мантра тий today's mantra буюу энэ сарын хувьд уншиж давтаж явах хэлэх үг маань урам зориг гэдэг бол халдвартай. Халдварт өвчин гэдгийг халдварт гэдгийг ойлгох хэрэгтэй гэж байна тий. Одоо хин нэгэн хүнийг те та урам зоригтой гоё явж байгаа хүний харангуудаа ингээд өөр чи урам ороод ингэдэг шүү дээ те. Тэгэхээр та өөрөө тэр гэрэлт тийм ээ цамхагт байгаараа бусдад гэрэл гээгээ түгэх бусдад урам зориг өгөх цамхагт байгаарай гэж манай энэ Soul Truth карт маань хэлж байгаа юм. Сүнсний үнэн гэдэг карт маань хэлж байна. За сүүлийн карт уншия. Юуг ангааж итгэх хэрэгтэй вэ? Одоо түрүүн хэлсэнтэй энэ дээр нөгөө сэтгэл зүйн хувьд хэдүүлээ юу яах хэвээр бага насныхаа trauma, block, emotional wound буюу сэтгэл зүйн одоо тий шархуудаа ангаах хэрэгтэй байсан гэж хэлжсэн. Тэрэн дээр яг юутай холбогдоод гарч ирэх вэ гэдгийг энэ healing energy буюу ангаагч өдрүүдээс асууж өгье. Healing energy oracle card гэдэг ийм карт байдаг. Тийм тэгэхээр энэ дээр юуг ангааж, юугээ тийм ээ өөртөө дотоодоо ажиллах хэрэгтэй вэ гэдэг зөвлөгөөг энэ дээрээс гаргаж өгье. За. Inner work гинэ. За дахиад нөгөө даянчтай холбогдож байна. Дотоод сэтгэлийн ажиллагаа, дотоод өөрсдөө дотооддоо ажиллах гэнэ. За тэгэхээр энэ 11 сарын хувьд бол манай Шороо махбодтой ордуудад нэлээд дотгошоогоо өнгөйсөн сар болох нэ. Тэгээ тэр чинь гоё штэ. Өөрөө өөртөө ажиллаж өөрөө өөрийгөө тий ойлгож гэдэг чинь хамгийн гайхалтай зүйл байхгүй тий. Ер нь хүн эцсийн эцэст бусдтай харилцдаггүй гэж байгаа шүү дээ. Яг өөрөө өөртөөгөө л харилцаад өөрөө өөрийнхөө бусад хувилбаруудтай харилцаа яваад идэг гэж үздэг юм билээ. За тэгэхээр God brings me ideal situations for my inner healing. За бурхан тэнгэртэй эсвэл хорвоо ертөнцөөс надад дотоод өөрийгөө ангаах тийм ээ төгс нөхцөл байдлыг надад одоо өгч явуулах болно. Би өөрийнхөө сул талаа мэдрэх тусам би тэрнийг хүч чадал болон хувиргаж чаднаа гэж. За. За тэгээд өөрийнхөө бодлоо би те гэрэл рүү хандуулаад гэж хараа. Гэрэл гэгээрөө өөдрөг зүйлсөө хандуулаад. За тэгээд амьдралынхаа шат болгонд байгаа гэрэл гэгээтэй сайхан зүйлийг би харж чаднаа. Харнаа гэж энэ би одоо тийшээ ингэж өөрийнхөө бодлоо чиглүүлнэ гэж байгаа байхгүй юу?